За hi guys. Тэгээд өнөөдөр хөвчлэгээрээ Sailor Piece дээр хэрхэн Infinity Tower дээр авклах вэ гэдгийг заах болно. За тэгээд олон мэрлгүү тэгээд шууд заагаад явчих. Ерөнхийдөө Infinity Tower-ыг хийхэд Tower Island дээр хийн. Одоо харж байгаачлаа энэ байна. За одоо тэгээд Infinity Tower-ыг хийхээр бол та одоо энд ингээд шилжиж ирэнгүүтээ яг энэ байна. Яг энтэй одоо ярингуут та ингээд start spawn гээд тэнгуүдээ телепортоор нэгээ шууд start хийж болно. Энэ болохоор баахан сэлэм мэлэм авдаг. Тэгээд баахан юм авдаг. Нөгөө tower token-оор авдаг. Одоо тоглоод байх тусам ингээд token аваад тэгээд тийм авч болдог. Тэгээд энэ бас stats гэдэг. Tower token-оор stats-а нэмж болно. За тэгээд одоо яг тэнд яаж авкалтыг харуулъя. Тэгээд бас тэнд нөгөө tower-а хийхин тулд тэнд tower key хэрэгтэй шүү. Тэгээд tower-ын түлхүүр item хэрэгтэй. За тэгээд Tower Key-тэй бол энэ portal нэгэд стартаа дараад эсвэл найзуудтайгаа хамт хийсэн ч болно. За та ингээд орж ирэнгүүд одоо шууд start дээр тавиал ингээд цэргүүд гарч ирнэ. Тэгээд 5 юу floor болгонд boss дээд санагдаж байна. Ерөнхийдөө та дэжүү дэмжтэй бол ер нь бол авклж байна. За би одоо нэг авклах гоё арга харуулъя. Тод энэ Sukuna-гийнхаа F skill-ийг дараад тэнгүүдээ шууд ингээд ягаанаас гарчих зав. Энэ ягаан юмнаас гарчих. Тийм болоод яах вэ гэхлээр энд ингэ гараад ирнэ. Тийм болоод ингээд та эндээс ингээд буцаад орж чадахгүй. Заавал F skill-ээр гарна. Энэ ид ч чамайг зөгч чадахгүй. Ямар ч дэмж хийж чадахгүй. Тэнгүүдээ яах вэ гэхлээр одоо өөр арга заяа. Тэнгүүд ингээд авкалжингууд өөр чи хөдлөөд идэм аа. Тэнгүүдээ F-д дарахаар. Тэгэхээр одоо энд яг саяны зогсчихсан газар F-д дарангуудаа. За чи одоо жоохон анимашн ингэ явна. За одоо барыг дуусчлаа. За одоо тэнгүүдээ яг саяны яган руугаа буцаа орчих. Сая яг ингээд миний зогсчихсан газар зогсчихсан бол тэг яг ийм ингээд доор нь ороод ирнэ. Тийм бол та одоо ямар ч дэмж авахгүй тэнгүүтээ хаашаа жарсан зөхөж чадна. Тэгээд яг гадаан зогсохоор ингээд санаанд унаад идэм билээ. Яагаад ч юм би авкалж яхад гэсэн. Та одоо ингээд эндээс зөхөж олно, скиллээ ингээд авкалчих болно. Тэнгүүт tiny task-аар эсвэл та ингээд авто скилл дарчих болно л доо. Гэхдээ tiny task-аар олон скиллээ дарж болно. Илүү хурдан дэмж хийж болно гэсэн үг. Тэнгүүтээ авто кликээ тавьчихна. Ингээд та компьютерт бол яг голд нь ингээд автокликээр тавьчихна. Тэнгүүд яг автоплей гээд тэрийг өөрөө дараа явчихна. За тэгэл ингээл авклана. Нөгөө юугаа хийгээд барыг хэрэггүй дээ. Ямар флороос буцаж шууд старт хийх вэ? Барыг хэрэггүй. За тэнгүүдээ би яг уцаар сайн мэдэхгүй байна. Гэтэ утсан дээр юу яадаг гэжтэй яг скиллээ нөгөө яг tiny task шиг байгаад тийм аа. Нөгөө автокликээр гэвэл барыг гараад ирнэ утсан дээр Play Store эднээс харуул. За тэгэл өөрөөсөө тэгэл сайн яг ингээд доош харахыг л зааж өглөө. Эсвэл та өөрөө ингээд авто скиллээ зүгээр авто плей дээр дараал тэгэл хөрсөн ч баг болд юм дөө. Та ерөөсөө өхгүй гэвэл ер нь болчтой. За ингээд авклахыг заачлаа. Ерөнхийдөө жоохон богинохомчлог болсон байх. Тэгээ жоохон зарим юмыг буруу заасан байж магадгүй. Уучлаарай. За тэгээд ерөнхийдөө энэ бичлэг үзсэн бол лайк болон subscribe дараарай. Тэгээд bye.